мэцгаано Руна ТV сувгтаа давтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2021 оны 3 сарын 3-ны өдөр Тэжон хотод амьдардаг 43 настай Чвэ гэдэг эр өөрийнхөө дэлгүүрийг дахин нээх бэлтгэлээ завгүй өдрүүдийг өнгөрөөж байсан. Тэр өдөр ч мөн адид дэлгүүрээ цэвэрлэж эмхэлж цэгцлэх ажилд маш их завгүй байсан болохоор оройн 11 цаг орчимд л арай хийн амс хийх яг тэр мөчөд түүний утас дуурч танихгүй дугаар байсан тул хин юм бол гэж бодон утсаа автал Чонжу хотын цагдаагийн газраас залгаж байна. Та Чвэ жанхууны дүү мөн үү? Таагүй мэдээ дуулгах нь өнөөдөр таны ах байранд амь насаа алдсан байдалтай оллоо. Бид гэр бүлтэй нуулзаж тайлбар өгөх шаардлагатай байна. Та ирж чадах уу гэсэн дуудлага байдаг. Үүнийг сонссон Чвэ миний ах нас орсон гэж юу гэж чочирдон толгоо нэргэн тэр даруй гэр бүлийнхэнтэйгээ хамт Чонжу хот руу яаран ахыхаа цогцос хадгалагдаж байсан газар руу очицгоод гэвч замдаа бодож үзэхэд нэг зүйл буруу байгаа мэт санагдсан. Яг жилийн өмнө түүний ах Чонаан хотод өөрийн гэсэн байртай амьдарч байсан. Хоримтлуулсан мөнгөөрөө авсан анхны байр нь байсан тул тэр байрандаа маш их хайртай байсан. Гэтэл гинт Чонжууд нэг өрөө байранд нас орсон байдалтай олдсон нь үнэхээр хачирхалтай санагдсан. Яг энэ байр хиний байр байсан юм бол яагаад өөр газраас олдсон юм бол гэж дүүн маш их гайхсан. Үнэн дээр ах トゥ хоёр тодорхой нэг явдлын дараагаас хэсэг хугацаанд холбоогүй байсан болохоор ахыгаа хаана амьдарч байгаа талаар дүүн тухайн үед мэдгүй байсан. За ингээд юуны өмнө нас орсон ах буюу Чвэ жанхун нь 45 настай багасаа аавыгаа алдаж ээж болон дүүнэрээ асран хамгаалж ирсэн хүн байсан. Насанд хүрснийхээ дараа тэр шаргуу хөдөлмөрлөж том супермаркетын салбарын менежер хүртэл дэвшсэн. Жил 80 сая вон орчмын орлого олдог чадварлаг хүн байсан. Гэвч гэр бүлийнхэнд нэг санаа зовоох зүйл байсан. Тэр 40 гаруй нас хүрсэн ч одоо хүртэл гэр бүлтэй болоогүй байсан явдал нь. Тэр үргэлж ах эгч нарынхаа хүүхдүүдийг өөрийн хүүхэд мэт хайрладаг. Түүнийг харсан дүүн ах минь хангалттай их зүйл хийсэн. Одоо сайн хүнтэй уулзраад өөрийнхөө гэр бүлтэй болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Гэвч 2018 он буюу 3 жилийн өмнө ах дүүгийн харилцаа ан цавтай болж эхэлдэг. Үүний эхлэл нь ээжийнх нь үхэл байсан. Ээж нь гинэт нас орж бүх гэр бүл нь маш хүнд байдалд орцгоодог. Ялангуяа том ах жанхуу нь өөрийгөө барьж дийлхээ болж маш их сэтгэл санаагаар ундаг. Яг тэр үед нь ах нь нэг найз бүсгүйтэй болсон мэт харагдсан ч байдал улам төвхтэй болж эхэлсэн. Нэг өдөр Чвэ ах нь дүүрүүгээ уцтаад энгийн зүйл ярих байх гэж бодоод уцаа автал ах нь гинтл буруутгал хийж эхэлдэг. Чиний эхнэр буюу манай бэр манай ээжийг алсан. Чи мэдэж байсан биз дээ. Чиний эхнэр чинь ээжэд хараал хийсэн байна. Чи ч бас хамсаатан шүү. Та хоёроос болж ээж өгсөн гэж дүүрүүгээ ашгарч эхэлдэг. Чвэ гайхаж балмагдсан урд нь ийм сайхан хүн байсан ах нь яагаад гинэт ингэж өөрчлөгдсөний тухайн үед ойлгож чадаагүй. Ингээд ах руугаа чи ямар нэгэн юмд автчихсан юм уу? Ухаан орооч юу яриад байгаа юм бэ гэж олон удаа хэлсэн ч жанхуу нь гэр бүлийнхнийхээ үгийг огт сонсгоо болсон байсан. Удалгүй тэр бүх холбоогоо таслана гэж дүүдээ мэдгдсэн. Дүүн хэдийгээр өдөр бүр залгаж өөрийнхөө бодлыг хэлэн ахыгаа бодлоо өөрчлөөсөө гэж өссөн ч тэр нэг ч удаа хариу өгөөгүй. Чвэ ахыгаа гэрт хүртэл очисон боловч хаалгаа тайлж өгөөгүй. Ингээд тэр бүх холбоогоо тасалж бүрэн алга болсон байсан. Ах нь ингэж өөрчлөгдөд Чвэ сэтгэл санаагаар маш их унаад зогсохгүй урвалтыг мэдэрч үүнээс болоод тэр сэтгэл санаагаар унж эцэст нь депрессэнд орон дэлгүүрээ ажиллуулж чадхаа болоод хаахад хүрсэн. Дэлгүүрээ хаагаад 9 сар өнгөрсний дараа ингээд үргэлжлүүлээд яваад байж болохгүй байна. Эхнэр бага насны хүүхдүүдээ бодоод өөрийнхөө сэтгэл санааг цэгцэлж дэлгүүрээ дахин нээж гэр бүлээ үргэлжлүүлэх ёстой гэж зоригжоод дэлгүүрээ буцааж нээсэн. Яг тэр өдрөө ахыгаа нас орсон мэдээг сонссон байсан. Цогцыг хамгийн түрүүнд олсон хүн нь тухайн байрны эзэм сүүлийн 1-2 сарын турш оршин суугчид байнга гомдол гаргаж барилга дотор муухай үнэр үнэртэд байна. Ирж шалгаад өгөөч гэсэн гомдлууд байсан. Эхэндээ бохирын асуудал гэж бодон хид хідэн удаа зассан ч гэсэн үнэр өрөөсөө арилахгүй байсан. Эцэст нь байрны эзэм бүх өрөөг нэг бүрчлэн шалгахаар шийдэн нэг өрөөний хаалганы өмнө очиход амьсгалахад ч бэрх хүчтэй үнэр гарч их байсан. Ингээд яг эндээс гарч байгаа юм байна гэж тэр ойлгосон. Тэр өрөө бол Чвэ жанхуны түрээсэлж исэн өрөө байсан. Хаалгыг нь олон удаа тогшиж хонхыг нь дарсан ямар ч хариу өгөхгүй уцруу залгахад утас нь холбогдох боломжгүй байгаад байсан. Ингээд байрны эзэн бодоод үтсэн чинь тэр хүнийг ер нь сүүлийн 4 сарын турш огт хараагүй гэдгээ сандаг. Хөшүүдээс нь асуухад ч гэсэн хөшүүд нь тэр хүнийг ерөөсөө ойрын хугацаанд хараагүй гэдгээ хэлэн ямар нэгэн зүйл буруу гэдгийг ойлгосон байрны эзэн шууд л цагдаа руу дуудлага өгдөг. Ингээд байрны эзний өгсөн дуудлагын дагуу удалгүй цагдаа нар ирж мастер түлхүүрээр хаалгыг нь онгойлгон ортол дотор нь тэдний харсан эхний зүйл бол шатсан манекен шиг зүйл байсан. Гэвч энэ бол манекен биш,
жанхууны харалсан задралд орсон цогцос байсан. Цагдаа нар цогцыг гарган задлан шинжилгээг яаралтай хийлэгдэг. Тэгэхэд үхлийн шалтгаан нь дүүжлэгдэж буюу хоолоогоо боож нас арсан. Өөрөөр хэлбэл амиа хорлолт байх магадлал өндөр харагддаг. Гэхдээ задрал маш их явагдсан байсан болохоор яг нас орсон хугацааг тогтооход хэцүү. Иймээс утасны бичлэг банкны мэдээллийг нь цагдаа нар шалгаж үзэхэд 2020 оны 11 сарын 6-нд нас орсон байх магадaltaй байна гэж тогтоогддог. Өөрөөр хэлбэл 4 сарын турш цогцос тэр өрөөнд байсан гэсэн үг байна. Цагдаа нар түүний найз нөхөд хамтран ажиллагчдыг бүгдийг нь шалгахад хинч шалтгааныг нь мэдэхгүй байсан. Тэр бусдаас илүү орлого олдог, харилцаа сайн, хүнчлэн багаасаа сэтгэл зүйн хувьд хүчтэй хүн байсан. Иймээс хүмүүс ямар нэгэн зүйл нуугдаж байж магадгүй. Энэ бол амиа хорлох хүн бишээ гэж гайхацгааж байсан. Байрны эзэн тухайн 4 сарын хугацаанд утас нь холбогдох боломжгүй байсан болохоор нэг удаа үл хөдлөх хөрөнгийн агент руу хандсан. Тэгэхэд үл хөдлөх хөрөнгийн агент гэрээ хийхдээ үлдээсэн яаралтай холбоо барих дугаар гээд нэг эмэгтэйгийн дугаар өгжсэн баг. Тэгээ тухайн үед болохоор тэр эмэгтэй рүү залгасан чинь тэр эмэгтэй жанхуун Жээжүү арал дээр байгаа холбогдох боломжгүй байгаа гэж хэлжсэн баг. Гэтэ энэ бол нэлийн хачирхалтай. Солонгос утасны сүлжээ байхгүй газар, барьдаггүй газар гэж бараг л байхгүй. Ялангуяа Жээжүү бол аялал жуулчлалын төв. Тэгэхээр утас холбогдохгүй байх боломжгүй байсан. Гэвч тухайн үед болохоор байрны эзэн тийм юм байна гэж ойлгоод тэгээд дахиж залгаагүй байгаа. Дараа нь бас нэг сонин зүйл илэрсэн байсан. Жанхуун амьд байхдаа үнэтэй гадаад машин худалдаж авсан гэдэг нь тодорхой болдог. Гэвч жанхууны хувьд бол хизээч тийм үнэтэй машин авахар хүн биш. Нилийн мөнгөндөө хэмнэлттэй тийм хүн байсан. Тэр бүр хүмүүс яагаад ийм өндөр үнээр машин авч ундаг байна? Энэний оронд энэ мөнгөөрөө байр авах юм бол энэ нь тэр хүнд үл хөдлөх хөрөнгө болж үлдэн штэ гэж ярьж исэн удаа байсан. Тэгээд энэ машиныг ч гэсэн харсан жанхууны ойр дотны хүн ерөөсөө байгаагүй. Ингээд гэр бүлийнх нь тэр машин зарсан дээлэр дээр очиж асуухад зээлийн төлбөрөө хэдэн сар хийгээгүй. Тэгээд яаралтай үед холбоо барих утас гээд нэг эмэгтэйгийн дугаараас нь тэрлүү залгахад тэр эмнэлэгт байгаа гэж хэлсэн байсан нь тодорхой болдог. Тэр үед бол жанхуун айл хэдийн 8 насаа алдчихсан байсан. Мөн яагаад тэр байрны цахилгаан тог тасраагүй хүмүүс очихгүй байсан бэ гэвэл цахилгааны төлбөрийг нь төлөөд исэн нэг хүн байсан байгаа. Тэгэхээр хин нэгэн цогцыг илэрхийлэхээс сэргийлээд тэр байрны төлбөрийг бол төлөөд явж исэн гэсэн үг байсан. Мөн цогцос олдсон өдөр нэг эмэгтэй шуудангийн хайрцагнаас төлбөрийн бичгүүдийг нь аваад явж байгаа нь бас CCTV-д бичигдсэн байсан. Ингээд энэ бүх тохиолдол дээр давхцаж байгаа эмэгтэйг судалж гаргаж ирэхэд тэр нь им гэдэг эмэгтэй байсан. Энэ бол амиа алдсан хүний найз бүсгүй гэдэг нь тодорхой болдог. Им буюу найз бүсгийн хувьд бол бөө эмэгтэй байсан. Тэгээ тэр анх бөөгийн зан үлээ хийхдээ хүнсний дэлгүүрээс байнга ямар нэгэн зүйл худалдаж авдаг. Тэгээ жанхууны ажилтг хүнсний дэлгүүрт байнга очиж жанхуунаас очиж хүнсний зүйлсүүдээ худалдаж авч байх үеэрээ байнгын үйлчлүүлэгч болж жанхуунтай танилцсан байсан. Тэгээ яг тэр хоёрын танилцсан тухайн үед ээж нь нас орох үеэс давхцсан. Ингээд ээжийнх нь нас орсны дараах янз бүрийн тийм бөөгийн зан үлсүүдийг нь им бүсгүй хийж өгөн тэр хоёр улмаар улам илүү дотносож хайр сэтгэлийн холбоо үүссэн байсан. Тэр хоёр үерхэж эхлээд удалгүй, им бүсгүй жанхууныг гэр бүлөөс нь холдуулахын тулд дүүгийн чинь эхнэр ээжэд чинь хараал хийсэн байна гэж хэлсээр байгаад түүнд итгүүлж гэр бүлээс нь холдуул тусгаарлсан байсан. Ингээд жанхуунч гэсэндээ түүнд итгэж дүүгийнхаа эхнэрийг ээжтэй хараал хийлгүүлж амь насыг нь алдуулсан юм байна гэдэгт итгэн дүүгийнхаа гэр бүлийг үзэн ядаж холбоо тасарсан байсан. Тэгээ үүнээс удалгүй им бүсгүй би жирэмсэн болсон гэж түүнд хэлэн жирэмсний тест үзүүлэн жанхуунч үүнд нь маш их баярлан түүнд бол бүх мөнгөө зарцуулж эхэлсэн байгаа. Хүүхдийн эд зүйлс худалдаж аван бас тэр тансаг зэрлийн машиныг ч гэсэндээ болгоомжтой явуулахын тулд им бүсгүйд худалдаж авч өгсөн. Бас өөрийнхөө олсон бүх мөнгийг түүн рүү шилжүүлдэг байсан байгаа. Сүүлдээ бүр ажилласаа гарч байраа зарсан мөнгөө им бүсгүйд өгөн бага хэмжээний мөнгөөр жижиг өрөө хөслөн амьдарч исэн гэдэг нь хэл болдог. Гэвч цагдаа нарын шалгалтын явцад бол им бүсгүй жирэмсэн байгаагүй бусдын зураг ашигласан гэдэг нь тодорхой болдог. Бүх мөнгөө им бүсгүйд зарцуулж исэн жанхуун эцэстээ бүх мөнгө нь дуусах яг тэр үед бол им бүсгүй түүнийг орхисон байсан. Ингээд жанхуун ганцаараа тэр байрандаа үлдэн им бүсгүйтэй холбогдох гэж байн уцаар ярьдаг байсан боловч им бүсгүй түүнтэй ерөөсөө уцаар ярихгүй бөөгийн зан үлээ хийж ийн завгүй байна гэж түүнийг түүнтэй байн холбогдохгүй байна. Жанхуунч гэсэндээ ажил төрөлгүй, мөнгөгүй тэгээд хайртай болсон бүсгүй түүнийг орхиод явсанд сэтгэл санаагаар унж амиа хорлсон болох нь тодорхой болсон байгаа. Тэгээд амиа хорлох үедээ түүний хувьд бол им бүсгүйд хайртай хിവэр тэгээд өөрийнх нь хүүхдийг тээж байгаа гэдэгт итгэсэн хിവэрлээсэн. Түүний байрнаас олдсон гэрээслэл буюу захиас байсан. Тэр захиас дээр им бүсгүйд хандан хоолоо алгасахгүй сайн идээрээ чи ганцаараа биш шүү дээ. Хүүхэд тээж байгаа эмэгтэй хүн тийм болохоор хоол ундаа сайн идэх хэрэгтэй. Чамд авч өгсөн машины зардлыг үргэлжлүүлээд би
би төлж чадхааргүй хэмжээнд хүрлээ. Намайг үнэхээр уучлаарай. Дараагийнхаа амьдралд баян хүнтэй уулзраарай. Надаас болж мөнгөгүй зовоож байсан дуучлаарай гэсэн тиймэрхүү утгатай зүйлийг бичсэн байсан. Тэгэхээр Жанхууны хувьд бол энэ бүсгүйг тижээж чадахгүй боллоо гэсэн тэр бодолтой бол маш их сэтгэл нь гутарч түүнийг тижээж чадахгүйгаас болоод энэ бүсгүй өөрийг нь орхилоо гэж бодож шаналж исэн. Тэгээ өөрийг нь бол хуурж ийн гэдгийг ерөөсөө мэдэхгүй байсаар агаад амнасаа алдсан гэдг нь тодорхойлдог. Ингээд энэ бүх зүйл ил басны дараа мэдээж Жанхууны гэр бүлийнхээ энэ бүсгүйтэй уулзсан. Тэгэхээр би түүнийг ерөөсөө нас орсон гэдгийг нь мдээгүй, юу тохиолдсоныг нь мдээгүй, өөрөө л надтай холбогдохоо байчихсан. Энэ мөнгнүүдийг бүгднгийн тэр өөрөө надад сайн дураараа өгж исэн. Би түүнээс ерөөсөө мөнгө нэгж байгаагүй гэж бол хэлж исэн. Тэгээд түүний гэр бүлийнхэн бол энэ бүсгүйгээс ахыгаа амнасаа алдсан гэж үзэн түүнийг шүүхэд өгсөн боловч мэдээж ямар ч нотлох баримт байхгүй. Түүнээс олж амнасаа алдсан гэсэн нотлогоо байхгүй учраас энэ бүсгүй бол ямар ч ял аваагүй. Харамсалтайгаар Жанхуун амнасаа алдаад энэ бүсгүй бол өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлээд явсан. Гэр бүлийнхэн нь бол ахыг нь хуурж исэн, мөн ямар ч тийм жирэмсэн болоогүй байсан гэдгийг нь бол бүгдийг нь мэдсэн. Тэгээд ерөнхийдөө бол баг энэ бүсгүйд ахыхын зарцуулсан мөнгө бол баг 100 саяас 200 сая орчим вон гэдэг нь бол сүлд тодорхойлогдсон. Гэхдээ мэдээж юм эсвэл тэр мөнгийг гэрээхэнд нь эргүүлж өгөөгүй. Ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр харамсалтай ийм хэрэг байлаа. Тэгээд үнэхээр гомдолтойгоор амнасаа алдсан нэгэн залуугийн тухай ийм хэрэг байлаа. Тэгээд та бүхэн энэ хэргийг сонсоод өөр төрж байгаа сэтгэгдлүүдээ би биендээ анхааруулахыг сануулгыг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.